Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдгүй од мөндөр сууг уран зохиол тайртай үзэг сонсогчдод сайн сайхны хүс мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүрэгдэг. Дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос төлөвлөөр хүлээн авч үзэж сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ ямар өгүүллэгийг хамтдаа сонсох вэ гэхээр Нобелийн шагналт өгүүллэг номоос Кавабата Ясунари гэж Японы анхны уран зохиолын Нобелийн шагналт зохиолчийн Минг нэртэй өгүүллэгийг найдангийн ган хоёгийн орчуулгаар хамтдаа сонсноо. За тэгэхээр энэ зохиолч маань амьдралын түүх замнал, амьдралын төгсгөл ч гэсэн их тийм хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэгэхээр маш хайртай нэг шавийнхаа үхлийг өөрөө бас давж чадалгүйгээр 1972 онд амиа оруулж байсан. Ийм зохиолж байгаа. Тэгэхээр зохиол болгоно нь амьдралаас нь болоод ч тэр юм уу маш их харилцааны нарийн нюансуудыг гаргадагаараа онцлогтой. За ингээд одоо унших өгүүлэлт маань нэг эмэгтэй салсан нөхөртөө бичиж байгаа захидал эхэлж байгаа юм шүү. Зохиолч Кавабата Ясунари, Минг. Орчин би Мингний тухай их сонин зүйллээ. Ямар Мингний тухай ярьж байгааг та шууд л ойлгоо үсттэй. Яагаад вэ? Танд мөн ч олон удаа загнуулах шалтгаан болсон тэр Минг. Миний баруун мөрөн дээр бүр нарийн ярих юм бол мөр хүзүү хоёр нийлдэг газар байдаг штэ. Гэж чиний наадах чинь хар буурцагны шошноос том юм аа. Гэхдээ ингээ үргэлж оролдоод байх юм бол соёолчих юм биш үү? Тийм ээ. Томоос гадна бондгор ийм мингих ховор байдаг. Хүүхдэрээ шахуу нөхөрт гарсан намайг та ингэж цаашлуулдаг байсан. Нэрэл миний минг. Би орондоо оронгуудаа мингийн оролдоо сурчсан байсан. Та анх удаа энэ зуршлыг маань мэдхэд би бүр ямар их хичсэн гэж. Тэгээд би учиргүй уйлаад таныг бүр айлгачгаж билээ. Сайко. Гүй чи бас л нөгөөхөө оролдоод унав уу? Ингэж их оролдоод байвал томорчихдгийн. Гэдэл 14-5 жилийн өмнө байхаа ээж маань ч гэсэн намайг аашилдаг байсан. Тэгэд хожуу бүр өөрийн мэдэлгүй л оролддог болсон. Зуршил гихтэж хаашаа юм. Би мингээ ганцаараа байхдаа л оролддгийн. Гэхдээ яагаад гэхээр би оролдож байгаагаа өөрөө юусаа анзаардаггүй байсан. Тэгэхэд хүний эхнэр гэхээсээ охин төрхнөөсөө ч салаагүй шахан би таныг зуршлыг маань анзаарч хаад эмзэглэхэд, зэмлэхэд би ямар хичсэн гэж. Ирчүүд энийг ойлгохгүй л дээ. Нэг л зас залруулж болохгүй юм боллоо гэж би нүрээ хийх газраа олохгүй. Гүй гэр бүл болно гэдэг чинь ямар аимшигтай юм бэ гэж бодож ирсэн. Миний бүх нууц таны өмнө нэг мөсөн ил гарчих шиг санагдсан. Одоогоор надад өөрт маань надад ч мэдэгдэхгүй байгаа ирээдүйн бүх нууцын минь таныг илрүүлчих юм байна гэж айсандаа би байх суух газраа олж ядчихсан. Тэгээд таныг унтаад өгөхөөр та ер нь л дорхноо унтчихдаг. Би их ганцаардаж уйтгартай байдаг ч гэсэн бас ч гэж санаа амрах шиг болж гар маань өөрөө ирэхгүй минг рүүгээ явдаг. Санаа зовлтгүй дээ ээжээ. Би мингээ оролдохоо болчихсон гэж би ээждээ бас бичмээр санагдаж байна л та. Гэхдээ л ичсэндээ хоёр хазар улаа бутраад ирэхийг мэдэрсэн. Ястоныг гайтайч мингтэй учирчтэй гэж та надад нэг удаа бүр улаан цайм хатуу үг хэлсэн. Тэгэхэд би зөвшөөрчихсөн толгой дохиод инээмсэглэж байсан.
Хэрвээ та миний энэ золгүй зуршлыг өчүүхэн төдийч болон өрөвдсөн бол надад ингэж одоо бодогддог. Минг маань надад бол нэг их тээртэй байгаагүй. Гэхдээ хин л миний ер нь цамцны захны дотор өнгөөх юм бэ? Далд согогтой бүсгүй хүн яг л цоочтой өрөөрөө хүн шагаах гэж хичээдэг шиг байж сууж болдоггүй гэж үг байдгийн. Гэхдээ миний энэ минг чинь согог гэхэд тийм том гэж үү дээ. Ер нь би яагаад мингээ оролддог болчихсон юм болоо? Тэгэд энэ зуршил маань яагаад таны уурыг тэгтэл хүргээд байдаг юм болоо? За тэр бас л гэж та хэдийн ууралчихсан. Чи ингэхэд наадха яагаад заавал ингэ солгоо гараараа оролдоод үйдэг юм бэ? Гэж асуусан. Юу гэнэ? Солгоо? Гэхдээ би урд нь юусаа анзаарч байгааг болохоор гайхаж өөрөө ирэхгүй зүүн гараа хардагсан. Нэрэ тийм юм биш үү? Гүн минг чинь чиний баруун мөрөн дээр байгаад байхад ядаж баруун гараараа оролдоход яадгийн? Нэрэ али? Гэж уулаг алдангаа би баруун гараа мингээдээ явуулж. Гү нэг л эвгүй байна. Эвгүйсэд ах юу байгаа юм? Зүүнээрээ илүү өвтэйхэн. Над баруун гарч ойрхон юм биш үү? Яг уу ойрон ч ойр л доо. Гэхдээ нэг л биш байна. Биш ээ. Биш. Хүзүүндээ урдаас нь хүрх өөр. Араас нь хүрэхээр бүр өөр. Би тэр үед таны хэлсэн болгоныг хүлцэнгүй дагаад байдгаа болсон байсан боловч тэгэхэд зүүн гараараа баруун мөрөө барихад өөрөө өөрийгөө тэрхэн хамт таныг өөрөөсөө холдуулж байгаа юм шиг болдгийг гинэт анзаарч эвгүй юм байна гэж дотроо бодоод санаа зовнсон. Тэгээд ер нь яагаад солгоо гараараа оролдож болохгүй гэж аль болох зөөлнөр асуусан. Яах вэ? Баруунч бай, солгооч бай. Наадах чи муухай зуршил. Тийм ээ. Эмчэд очооч гэж би чамд хэд хэллээ. Чи наадах ахуулчихгүй мүү? Үгүй ээ. Эвгүй штэ. Иймэрхүү мингийг авч цөөх юмгүй л гэлцдэг юм. Ийм юмны төлөө эмчэд очдог улс байдгаа. Байхаар барах уу та. Яг уу нүүрэндээ мингтэй хүмүүс л тэгдэг биз? Минийх шиг газараа мингтэй бол яах вэ? Ботоод үзэлтэй. Би тийшээ очих ямар хэрэг байгаа? Намайг яваад очихоор эмч учрын дороол тааж мэдчихэд за яасан? Нөхөр чинь явуулв уу? Гэж асуувал яах юм бэ? Яадгийн? Би мингээ оролдоод байдаг муу зуршилтаамаа гэж хэлэхгүй юу чи? За уужуухан байл та. Нэг муу мингний төлөө ингэтлээ ондууцах хэрэг юу байгаа? Тэгээд ч хинт тэр болсон юм? Надад наатахыг чинь тэрш яагаад ах юм алгаа. Чи харин оролдохоо болчихол доо. Би санаатаа оролдоогүй штэ. Ястаа нэг зөрүүдгүй юм аа. Яаж ч хэлж гуйгаад энэ нэг муухай зуршлаасаа салахгүй юм аа. Би хичээгээд л байна шүү дээ. Би бүр хоолойтой цамц хүртэл өмсч үзээ үсттэй. Тэгээд хэсэг өмсч байгаад л болчихоо үсттэй. Үгүй юу? За. Би мингээ оролдлоо гэд юу нь муу байгаа юм? Муусаад байх юм байхгүй л байх л да. Чи нэг л тийм айгүй харагдаад байхаар нь би бойл гээд байна штэ. Яагаад? Танд яагаад айгүй санагддгийг? Яагаад гэдгийг би бас л чам тайлбарлах болж байна уу? Оролдоод байх хэрэггүй. Наадах чинь муухай зуршил. Инхэ болчихол доо тэгээ гүйцээ. Би тэгээд болохгүй гээ юу? Мингээ оролдохоор наад нэг царай чинь бүр нэг амьдралаас тасраад явчих юм.
Чи бүр нэг зовж гүйцсэн өрөвдмөр юм болж харагдах юм байна штэ. Өрөвдмөрөө? Би дотроо нэрээ тийм ч үж магадгүй гэж бодон толгой тогсон. Ерөөсөө намайг одоо мингээ оролдох юм бол гарын маань цохиод авчуугаарай. За тохирсон шүү. Гэхдээ чи ийм их муу зуршлыг 2-3 жил орхиж чадахгүй байгаадаа ичж байгаа үсттэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Хүзүүнд ирэх мингээ тэмтчиж байгаа бүсгүй хүний төрх сэтгэл өвдөм гоник төрүүлэх нь магадгүй биз. Энд ганцаардл гэдэг гайхамшигтай үг ер тохирохгүй. Үнэн хэрэгтээ өрөвдмөр. Тэгсэн мөртлөө өөрөөсөө бусад бүхнийг умарчсан. Тэгжэл харагддаг биз. Яг тэгж маргалдаж явах үедээ би танд өөрийгөө хамгаалах гэж улаарсан жижигхэн муухай эмэгтэй санагддаг байсан байж таарна. Ер нь царай минь амьдралаас тасарсан байдалтай болчихдгоо гэж та зөв хэлсэн юм. Тийм үед биднийг ёроолгүй хангал заагалчих шиг болж би танд сэтгэлээ бүрэн нээж чадахгүй болчихдгоо. Ер нь энэ зуршил маань хүүхэд байх их. Би өөрөө ирэхгүй мингэндээ гар хүрүүтэл өөрийгөө жолоодох чадваргүй болчих шиг болоод тэгээд дотоод сэтгэл, буй төрх минь нүүрэндээ тодорчхдаг юм шиг байгаа. Та ер нь надад дургүйдээ л тэгдэг байсан биз. Тэрнээс биш бүсгүй хүний гэм зэмгүй зуршлаас юу гэж л тэгтлээ өө ирээд байдгийн. Та хэрвээ надад үнэхээр сайн байсан бол энийг нэг их юмд бодохгүй зүгээр л инээд наргаа болгоод өнгөрөөчих байсан. Тэгээд би бүр заримдаа миний энэ зуршил таалагдах эр хүн энэ дэлхий дээр хаа нэгтээ би л байх та гэж боддог. Тэгээд тэр хачин бодлоо сайдгаа. Анх энэ зуршлын маань мэдүүтээ та намайг хайрласандаа л тэр тухай ярьсан, бас хоригдсан. Яах вэ? Би тэгсэн гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Гэлээч гэсэн эхнэр нөхөр хоёрын харьцаа таагүй болох үед иймэрхүү үйл ялыг юмч гэсэн гүн гүнзгий ан цав гаргадаг юм шиг байна. Жинхэнэ гэр бүлийн эр эм хоёр нэг нэгнийхээ зуршилд дасч орхидог эцтэй. Дасч дадахгүй байх би ч гэсэн үнэндээ л дасч чадснууд нь заавалжгүй бие биедээ хайртай харин үргэлжийн хил ам болж маргаж мэтгэж байдгууд нь нэг нэгнээ үзий яддаг гэж би хэлэх гээгүй шүү. Та тэгэхэд эхнэрийнхээ зуршилд ялгүй өгөөмөр уужуу хандсан бол ямар сайхан байх вэ? Надад одоо ингэж санагддаг. Тэгээд эцэстээ та надад гар хүрдэг болсон.
Гэхдээ та тэг хэрэггүй байсан юм. Ердөөл нэг муу мингээ өөрөө ирэхгүй ямар ч муу юм саналгүй оролцсны төлөө та тийм хатуу ширүүн хандаж болно гэж юу? Ингэж бодохоос би нулимсаа барьж чаддаггүй. Яг нь сэтгэлийнхээ гүнд би танд голдоо ортол гомддоггүй. Таныг чичирхийлсэн хоолойгоор чамайг энэ балай зуршлаас чинь болиулахын тулд би юу хийх ёстойг хэлээд өгөлдөө. Гэхэд чинь танд ямар шуухан байгааг би сайн ойлгодог байсан. Таны надтай хэрхэн харьцдаг байсныг би хүнд ярих юм бол танаа нөхөр чинь ямар бүдүүлэг хүн бэ гэх байсан нь мэдээч. Гэлээ гэхтэл шалтгаан нь ямар ч өчүүхэн байлаа гэсэн хүндий хүйтэн царай харж сууснаас зодуулсан дээр байлгүй яах вэ? Би үнэхээр энэ зуршлаа орхиж чадахгүй нэ. Ер нь тэрний оронд миний гарыг хүлчих. Нэг удаа би ингэж хэлээд алга авсран танд мөргөж байгаа юм шиг гараа өгсөн. Өөрийгөө тэр чигээр нь танд өгч байгаа юм шиг. Та нилээд эвгүйцэн царайт нь саарлцснаа бүсийн минь тайлж миний хоёр гарыг ороолсон. Хүлээтэй гараараа үсээ хойшлуулах гэж оролдож байхыг минь харж байгаа таны нүдийг би ямар их аз жаргалтай ширтэж байсныг та төсөөлөхгүй л дээ. Ингээд л хар багын зуршлаа орхих юм байна да гэж бодохдоо би хэн нэгэн миний мингэнд хүрээсэ гэж учиргүй их хүссэн. Намайг засрахгүйг та ойлгоод л надад хайрг болсон байх. Та бүр залхаад заяар шиг гэж бодсон биз. Мингээрээ оролдож байхад маань та юу ч хэлэхээ болж ёр анзаараагүй дүр гаргадаг болсон. Харин хачирхалтай нь өглөж загнаад ч зодож занчаад ч таны дийлээгүй зуршил маань гів гинэтхэн зүгээр болчихсон. Хүчээр засах гэснээс ч биш. Гэхдээ зүгээр л хар аяндаа байхгүй болчихсон. Тэгээд нэг удаа би бүр гинэт сансан хүн болж танд нэрээ сүүлийн үед би мингээ оролдохоо болчихсон байна гэсэн та тоомжиргүйгээр ааха гэсэн ч танд тийм л хамаагүй байсан бол юунда намайг аашилж загнаад байсан юм бэ гэж хэлмээр санагдсан. Хэрвээ тэгж хэлвэл та тэгэд ийм л амархан байсан бол эртхэн муу зуршлаасаа салахгүй яасан гэж хэлэх байх та гэж бодсон. Бид энэ үгсийг бие биедээ хэлээг нь харамсалтай. Таны царайд чи наад мингээ өдөрч оролцсон ч гэсэн надад хамаагүй гэсэн байтал элт илэрдэг байснаас би мингээ оролдох ямар ч сонирхолгүй болчихсон. Гэхдээ зүгээр л зөрүүлэх гэсэндээ таны нүдэн дээр мингээ оролдох гэдэг болсон ч гар маань ёор хөдөлж өгөхгүй болсон нь хачирхалтай. Нэг л уйтгартай харамсалтай санагдаад явчихсан. Тэгэхээр нь би таны нүднээс талд мингээ оролдох гэж үзсэн ч гар минь надад захирагдхаа болчихсон байсан. Би толгоогоо унжуулан харамсахтаа уруулаа хатсан. Чи тэгэд наад мингээ яа гэж байна да? Гэж таныг надаас асуугаасаа гэж дотроо хүсч байсан ч тэрнээс хойш бид энэ тухай хизээч дурсаагүй. Тэрнтэй хамт олон юм өнгөрсөн дууссан. Таныг загинж ахтал тэр зуршлаасаа салж байхгүй би юугаа хийсэн болоо?
Би үнэхээр муухай ааштай зөрөөд эмэгтэй юм аа. Одоо би төрхөмдөө ирчихсэн. Нэг удаа ээж бид хоёр усанд орж исэн чинь ээж гинэт. Сайко чи хөгшөрчээ. Цагийн чамыг яах ч вүлээ дээ гэж хэлсэн. Би гайхаад ээж рүү харсан. Ээж болохоор мах мараатай цав цагаан хിവэрээ. Арьс нь гүлгүрчгээрээ байсан. Чи мингээ анзаархаа болжээ дээ. Энэ мингнээс олж тамаа цайсан гэж би ээжтэй хэлчихмээр байсан ч тэгж хэлэлгүйгээр. Яах вэ? Эмч нар ядаж цөхөх юмгүй аваад хайчихдаг гэсэн. Хөөе. Эмч авчихдаг гэж байна уу? Хөөе тэгэд сорь үлдчихвэл яах юм? Гэж яг үндэ нэг их санаа зовсон шинжгүй уулга алдснаа. Бид нар байна. Сайко маань нөхөрт гарчихсан юм байж нөгөө мингээ оролдож л байгаа да гэж чамайг шоолдог байсан. Тийм үү? Тэгсэн оролддог байсан. Бид нар ч гэсэн тэгж л бодож байсан. Анцгүй зуршлалтай. Ээжээ, минг ингэхэд хизээ гараад ирсэн юм бэ? Ер нь хизээ гардгийг. Нэрэн хизээ юм болоо. Та нарыг үлгийтэй байхад чинь анзаардгүй л байсан юм байна. Миний хүүхдэд ч гэсэн одоохондоо байхгүй. Тэр? Гэхдээ ямар ч байсан нас нэмэх тусмаа минг олшроод байдгийн. Харин чиний наадах их онцгой минг шүү. Их том. Чамайг их л баг байхад гарсан юмдаг. Гэж ээж хүзүүрүү минь харснаа энэт алдсан. Харин би тэгэхэд баг байхад минг маань жижигхэн хар цэгтүүдээ хөөрхөн юм байсан. Тэгэд ээж эгч нар намайг эрхлүүлж байхдаа байнга л хуруу гараа хүргэдэг байсан байх та гэж бодсон. Тэрнээс болоод ч би тийм зуршилтай болчихсон юм билүү. Энд аав ээжийн дээрснээс хойш би орондоо ороод хүүхэд нас охин үеэ дурсах гэж мингээ дахиад оролддог болсон. Хэдэн жилч гар хүрээгүй юм битээ. Та хажууд байхгүй юм чинь би ичиж зовх юмгүй оролдож болно. Гэхдээ ямар ч баяр баясал надад төрдгөө мингэндээ хөрөнгөтөл нүдэнд нулимс цээлэгнээд ирдэг. Охин насаа дурсах гэсэн хэрнэ нөхрийгөө л санана. Муу ихнэр. Муухай ааштай эмэгтэй. Та бодвол салах биз. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинүүрээтэй төлөө шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр төлөө шүү маань Улаанбаатар хотод 22 салбартаа үйл ажиллагаа явуулдаг байсан бол нэмэгдээд Дархан хотын нэг салбар үйл ажиллагаа явуулж байна. За өдөр бүр шинээр нурлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг хамтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын хамтыг бэлгэлдэг төлөө шүүдээ маш их баярлдаг шүү. Дээд зэрэглэлийн бэкери брэнд шүүдээ. За тэгэхээр дэлгэрэнгүй авахыг хүсвэл 75 75 75 10 утасны дугаараас за мөн TLG-ийн минь вебсайтаар зочлоорой. Төлөөжүүдээ маш их баярлалаа. Орондоо орж мингээ оролдонгоо ганцхан таны л тухай боддог гэхэд хачин байгаа эз. Би өөрөө ч ингэн гэж бодож байгаагүй. Би нулимсанд нарсан дээрээ эргүүлж, тойруулж, эргэж хөрвсөөр арай гэж нэг юм зөөрмөлдөг. Нэг удаа бүр мингээ зүүдэлсэн гэж. Нэг өрөөнд сэрсэн хойнооч би хаана байгаагаа санах гэж чадаагүй. Та бид хоёр бас нэг эмэгтэйтэй хамт байх юм. Би сакэ уугаад л тэгэд нилээд их согтсон. Танаас юу ч юм бэ нэг л их шаргуу гуйгаад байсан. Тэгснээ өнөө муу өрөвдөлтөй зуршлаа зөнд нь тавьж зүүн гар маань хөхөө дарин баруун мөрөөрөө мөр хүзүү хоёр нийлдэг газар руу тэмтжиж мингэндээ хурууга хүргэсэн чинь
Минг маань ямар ч өвдөж барих юмгүй хавхраад ирсэн. Тэгэд би мингээ хуруугаараа чимэгч байгаад гайгүй сайн ажигласан чинь чансан хар шошин хальс шиг харагдсан. Тэгэд би муухай ашиглаж таныг хамрынхаа хажууд байдаг минг рүүгээ хий гэд байсан. Тэгснээ дараа нь би өөрөө хийх гэж зүтгэсэн. Тэгээ таны кимононы ханцуунаас чангааж цөрхөртөл уйлан цээжинттэй наалдаж байна гэж. Сэрсэн чинь дэр маань бас л норчихсан байсан. Сэрсэн хонооч гэсэн нулимс өөрөө ирэхгүй асгараад л байсан. Би өгтлээ ядарсан байсан хэрнээ нэг их хүнд юм аваад хайчихсан юм шиг сэтгэл нэг л хөнгөрсөн. Минг маань нэрэ алга болчихсон биш байгаа гэж бодоод жаргалтай наргагүй нэмсгэлсэн. Тэгээд минг байсан газараа хурч зүрхлэхгүй л байлаа. Би энийг л танд бичих гэсэн юм. Хуруу маань одоо ч гэсэн хар шошин хальс шиг мингээ чимгсэн чихтэй байгаа юм шиг л санагдаад байна. Таны хамрын хажуугийн мингэнд би юу эвгүүцдэггүй. Тэнд минг байгааг нь үргэлж сандаг байсан ч гэсэн тэр мингний тухай би хизээч ярьж байгаагүй. Хэрвээ та миний том мингийг өөрийнхөө жижиг мингэнд хийгээд тэгээд таны минг томорч эхэлсэн бол ямар сайн үлгэр гарах байсан болоо. Та миний зүүдийг надтай хамт зүүдэлсэн бол би ямар их аз жаргалтай байх байсан болоо. Нэрээ зүүдээ бичиж байгаад би зарим юм орхичгож. Намайг орондоо ороод мингээ оролдож эхлэхэд та ястаа нэг хачин зовлонтой өрөвдмөр харагдах юм аа гэдэг байсан. Би таны үгэнд хайртай тал ингэж хэлж байна да гэж баярлдаг байсан. Би өмнөөсөө тэгж бодож ирсэн. Ичмэрч гэсэн. Миний зоргоороо зан мингээ оролддог зуршилд маань л илэрдэг байсан байхаа гэдгийг би хэлэх ёстой. Миний хувьд цорын ганц өөрийгөө зөвтгөх юм гэвэл энэ тухай би дээр бичсэн л дээ. Баг байхад ээж эгч нар маань намайг эрхлүүлэхдээ ийм зуршилтай болгочихсон гэхээс өөр юу гэх вэ? Ээж намайг мингээ оролдохоор та хоёрт нь дандаа загиндаг байж үлээ гэж би ээжтэй хэлсэн. Нэрээ агүй яах вэ гэхдээ нэг ч олон жил бас өнгөрөөгүй байна. Та яагаад загиндаг байсан юм? Яагаад гэж юу? Яах вэ? Муу зуршил болохоор л тэр. Намайг мингээ оролдоход та юунд нь дургуутдаг байсан юм? Нэрээ гэснээ ээж бодол болон талгаагаа гэлжээл гэж. Үгүй нэг тийм эвгүй л харагддаг байсан байх та. Тийм байж болох юм. Гэхдээ юу нэвгүй гэж? Би нэг тийм өрөвдмөр ч юм уу? Зүрүү дааштай харагддаг байсан юм уу? Үгүй ээжд нь тэгж санагддаггүй. Зүгээр л минийхүү мингээ нэг тийм орчлонгоос тасарсан байдалтай тэгж оролдохгүй байвал л зүгээр юм уу гэж санагддаг байсан юм. Тэгэхээр их эвгүй сэтгэгдэл төрүүлдэг үү? Үгүй яагаад ч юм нэг тийм хүүхэд шиг биш гүн бодол дарагдчихсан юм шиг санагддаг байсан. Эгч нар ч юм уу та намайг баг байхад миний мингэнд тоглоомоор ч гэсэн хүрдэг байсан уу? Тийм ээ. Хүрчил байсан байх.
Тийм юм бол би баг байхад маань ээж эгч нар маань намайг эрхлүүлдэг байсныг санахтаа л бодол болон мингээ оролддог байсан болж таарад байна. Тэгээд мингээ оролдохдоо надад хайртай хүмүүсийн тухай боддог байсан гэхэд юу нь болохгүй гэж. Энэ бүхний эцэст би танд энийг л бичиж гисэн юм. Та миний зуршлыг яасыг ташаа ойлгодог байсан юм бэ? Таны хажууд мингээ оролдож байхдаа би хэний тухай бодож байсан гэж та бодож байна? Таныг байх суух аргагүй болгодог байсан миний тэр хачин зан таныг хайрлсан. Үгээр илэрхийлж чадаагүй хайрын минь илрэл байсан болов уу гэж би одоо боддог. Яах вэ? Мингээ оролдоно гэдэг бол өчүүх юм. Гэхдээ тэглээгээд өөрийгөө нэг их ингэж зөвтгөхөд байх шаардлагагүй л дээ. Таны муу ихнэрийн өөр бусад олон зан үйл бас л таныг хайрлах сэтгэлээс минь үүдэлтэй. Харин та тэр болгон надад дэмээл аашилж байж тээ. Тийм болохоор эцэст жинхэнэ муу ихнэр шиг аашлах болсон. Тэгээд тэр муухай ааштай ихнэр одоо надаар үг хэлүүлж гомдсон сэтгэл минь ийм юм бичүүлж байна. Би өөрөө ч ойлгож байна. Гэлээч гисэн таныг би сэтгэлийн минь үгийг сонсоосай гэж бодсон юм. За өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Сонсогчд маань бас өөрт төрсэн сэтгэлдээ юу гэж бодож байгаа, юуг бодож тунгааж байгаагаа комент өрүүлтэйгээрээ. Тэгэхээр энэ Кавабата Ясунаре гэж зохиолч маань за 1968 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэгэхээр уран зохиолын утга зохиолын Нобелийн шагналыг болохоор тухайн гаргасан шилдэг номонд нь биш уран бүтээлийнх нь бүр нийт замналтанд зориулж олгодог нэлээд хожуу олгодог ийм онцлогтой шагнал байгаа. Тэгээд Нобелийн шагнал хүртсэн. Ерөн зохиолуудаас нь эсүүгээр яваа бүжигчин охин, цасны орон, Мэйжийн зэрэг зохиолууд нь маш алдартай байдаг. Тэгээд шинэ урсгалыг оруулж ирсэн. За тэгээд маш ийм нюанстай, сэтгэлийн нарийн утсыг хөндөж бичдэг ийм зохиолчийн зохиол. Надад ч гэсэн зохиолыг уншиж яхад нэг тийм байнгын л хөвсөлдсөн, уярсан ийм дотор байдаг ийм өөрт мэдрэгддэг жижиг сажиг ийм бодлоод орж ирсэн иймэрхүү бас өнгөйстэй байлаа. Тэгэд энэ зохиолч маань өөрөө би түрүүнд дурдсан хамгийн хайртай шавь өнгөрсний дараа бас тэр байдлыг давж туулж чадахгүй Юкио Мишима гэж шавийнхаа үхлийг даван туулж чадаагүйгээс болоод өөрөө бас ийм хортхийн угаартаж амиа орлож нас орж исэн 1972 онд. Тэгээ уг нь бол өөрөө бас бичгтээ ингэж бичдэг одоо юу гэдэг хүний амьдралд эргэлзээ нэг л удаа төрсөн бол эц төгсгөлгүй тэр эргэлзээ үргэлжилдэгэ гэж өөрөө маш их ишлэл хэлдэг хүн байсан. Тэгээд ингэж хэлсэн байдаг. За эрчүү дараас нь гүйж эхлэх үед эмэгтэй хүнд ичих баярлах сэтгэл зэрэг төрдгөөч гэдэг юм иймэрхүү байдлаар. Тэгээд ер нь энэ зохиолоос харахад бас тэгжэл санагдаж байна л да. Бас буруу үг харахгүй. Тэгсэн ирнэ. Хүмүүс бие биетэйгээ хайрлалцахын тулд амьдрахын тулд минг гэдэг бол зөвхөн бие дээр нь наачааг төрөлхийн л гараад ирж байгаа юм. Тэгээд ахиу сонин санагдлаа. Ингээд эхлээд харахад ялах хүүхд минггүй ээжсэн аа. Явандаа мингтэй болдог штэ. Минг нь ингээд гинт нүүрэн дээр нь гарн дээр нь ингээ гараад ирдэг. Хүний амьдралд бас энэ хайрлуулах, инхрийлүүлэх гэдэг мэдрэмж чинь яг төрснөөс хойш ингээ хүний авдаг. Минг сүүлд орж байгаатай адилхан бас төрснөөс хойш мэдэрдэг. Тийм мэдрэмжүүд. Тэгэхээр нэг үгэн дээр ингэсэн байдаг байхгүй юу? Эцэг эхийн алдаа оноо үр хүүхдийн гэр бүлийн амьдралын амжилт азгүйдэл болон хувирдгаа гэд тэр эцэг их үр хүүхдийн нарийн холбоог бас ингэж ишлэлтэд дурдсан байдаг. Яг энэтэй адилхан мингийн оролдож, өхөөрдөж, хайрлж, инхрийлж ийснэ. Дараа нь тэрийг буруутгаад ахад энэ эмэгтэй одоо яагаад хүлээн зөвшөөрч болохгүй байгаа юм бэ? Би хайрлуулмаар энэ чи надтай энийг ижилийн боддог байсан бол би жарах гад энэ ч гэдэг юм уу. Ийм байдлаар өөрөөхөө хандж байна. За нөхөр ч гэсэн
бүхэл бүтэн том хүнээс зөвхөн тэр мингийг хараад битээ оролдолтоо гэдэг ингээд бухимдаа сүулдэ энэ харилцаа хурж ийн. Тэгэхээр бид нар яг харилцаанд ийм алдаа гаргадаг баг ер нь. Хайрлна гэдэг чинь өөрөө хариу нэхгүй, дээрээс нь бас хүлээн зөвшөөрөх, тэгээ бас шийдвэрийг хэлээд байна те. Гэтэл одоо эн чин таалагдахгүй ингээд байна гэд яг өөр өөрийнхөө зүтгээд идэг, өөр өөр хүмүүжлтэй байгаад идэг. Тэгэхээр хайр гэдэг бол шийдвэр, хайрлахаар шийдэх шийдвэр юм байна. Тэгээ маш олон өнгө аяс ер нь бодогдлоо. Маш олон юмыг зэрэг тунгааж бодож болохоор энэ манайхан бүгдээрээ комент бичээрэй. За тэгээд энэ Японы анхны Нобелийн шагнал хүртэж Кавабата Ясунари гэж энэ гайхалтай зохиолч өгүүллэгийг найдан Гавигийн орчуулгаар та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлэгт хамтайсан сонсогчдод бүгдэнд нь баярлалаа. Шинжлэх ухаан тань мэдхүү Одмондөр сувг уран зохиолт хайртай үзэгч сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн Одмондөр сувг, NTV телевиз, Одмондөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллалаа. За ингээд хамтайсан сонсогчдод баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.